байцгаана уу? Тэгэхээр энэ удаагийн дугаартаа The Runes гэх адал явдалт аимшиг трейлер төрлийн маш сонирхолтой киног товчлон хүргэхээр бэлдлээ. Кино клипс өмнө яг одоо subscribe дарж манай сүгийг дэмжээрэй. За улгийн яриад яах вэ? Кино руу орцгоё. Кино Америк гаралтай дөрвөн найз Эми, Жак, Эрик, Стейси нар амралтаараа Мексикт аялж байгаагаар кино маань эхлэнэ. Тэнд амарч байхдаа Матиас гэх герман жуулчинтай таарах бөгөөд нэлийн удаан ярилцсны эцэст Матиас өөрийн ах Хенрихийн тухай ярьдаг. Хенрих бол эртний дүүгэн олдруудад нэлийн сонирхолтой археологч юм. Тэр саяхан Мексикийн ширэнгэн ойд орших ямар ч ном газрын зүрх тэмдэглэгдээгүй нууцлаг сүмийг илрүүлжээ. Гисэн идэвчдэр холбоогүй нэлийн удаж байгаа учраас Матиас ахыгаа хайхаар явах гэж бууга тайлбарлаж тэднийг өөртөө нэгтгэх санал болгоно. Манай хэд амралтаараа шинэ зүйл судлах сонирхолтой байсан тул түүнтэй нэгтгэхэр шийдэнэ. Тэд маргааш өглөөний явахаар төлөвлөж шөнөнийг зочид буудлан өнгөрүүлнэ. Уг сүм ширэнгэн ойн дунд байрладаг тул тэд машинаар замынхаа тодорхой хэсгийг туулаад үлдсэн зайг явган туулахаар шийдэнэ. Тэдний хөсөлж өснө орон нутгийн жолооч уг бүүс нутаг маш аюултай бөгөөд жуулчдад төхөөрөмжгүй гэж анхааруулна. Гисэн хэдиж мөнгө хэрэгтэй байсан учраас жолооч тэднийг авч явахаар зөвшөөрч ширэнгэн ойн захад хүргэж өгнө. Газрын зүрэг ашиглан жим гараагүй хуучны өвсөн бут сөөгөр учигдсан замыг олно. Тэд замаа цэвэрлэж цааш үргэлжлүүлэн явна. Найзуудын нэг болох Эми тавгуудаж эхэлнэ. Түүнд муу совин татаж магадгүй тэд энэ газраар явуулахгүй тулд хин нэгэн санаатайгаар хааж явуулахгүй байгаа мэт санагдаж байна гэж хэлээд буцахыг санал болгоно. Гэвч багийн бусад гишүүн ялангуяа ахыгаа болохоор шийдсэн Матиас түүнийг үл ойшоож цааш явахаар болцгооно. Эцэст нь тэд Хенрихийн машиныг олж өтгөн ширэнгэн дунд нуугдсан сүмд хүрнэ. Тэд уг байгууламж руу ойртоход нутгийн оршин суугчид тосгоныхан гинт гарч ирээд манай хэдэд ойлгохоргүй хэлээр ярьж эхэлнэ. Жеф тэднийг ямар нэгэн зүйл хүсэж байгаа гэж ойлгоод мөнгө санал болгохыг оролдогч тэд татгалзана. Эма тэдний хачиргалтай байдал нь их л сонирхолтой санагдаж зургийг нь авч байхдаа санамсаргүйгээр сүмийг хучиж бүргсэн ургамал дээр гიშгчгэнэ. Ургамалд хүрсний дараа тосгоных нь маш ихээр уурлаж зэвсэг гаргаж ирнэ. Тэднийг хөдлөхгүй байхыг тушаана. Тэдний зураг авсанд дургуутж байна гэж бодоод камера өхийг оролдоно. Гэвч тэднэрөө ойртоход тосгоных нь гал нээж сумаар харуулж амийн хөнөөнө. Манай хэдэж болсон үйл явдал маш их айж сандарна. Явахыг оролцсон ч тосгоных нь тэднийг бүслэн хаашааж явах гарцгүй болгоно. Манай хэдэж бүслэлтэнд орсон тул амьд гарахаар зүгтэж сүмийн орон хэсэг рүү бүгдээрээ гарцгаана. Хүчний байгууламжийн орон дээр гараад тусламж гуйхыг оролдогч гар утасны сүлж явахт байсангүй. Тосгоных нь ч тэднийг бүслэн хаашиж гарах гарцгүй болгоно. Эртний барилгын орон дээр гарахад Хенрихийн майхан болон эд сүлэн байсан ч Хенрих байсангүй. Мөн энэхүү эртний байгууламж дээр удаг шиг хонгил руу буух олос байгааг олно. Хачиргаалтаа сүлжээгүй байсан ч хонглын гүнээс гар утас дуурч эхэлнэ. Ахих нь утас байж магадгүй гэж бодсон Матиас доош буухаар шийднэ. Эрик Жеф хоёр түүнийг олсоор доош буулгадагч олсны бат бүхийг шалгахаа марджээ. Олс гинт тасарч Матиас доошоо унаж нуруугаа ноцтой гинтээснэр өөрөө гарч ирэх ямар ч боломжгүй болно. Ингээд тэд нэлээд удаан нэрэлцсэний эцэст Октийн нэг Стейсийг доош буулгаж Матиас туслахаар шийдэнэ. Стейси ихэндээ эргэлзэж байсан ч зөвшөөрнө. Ингээд тэд түүнийг үлдсэн олс руу уйж доош буулгадагч олсны нэг хэсэг байхгүй болсон тул сүүлийн хэсэг түсрэхээс өөр аргагүй болно. Ингээд тэр хөлөө хүн дээр гэмтэн. Хонглын дотор Стейси Матиасыг маш хүнд байдалтай байгааг олж харна. Ингээд Стейси Жеф тандаж тусламжгүй байна. Учир нь тэрээр ангаахаа сурдаг оюутан тул юу хийхээ сайн мэдж байлаа. Жеф багахан мэдлэгээ ашиглана. Түүнд дамнуурах хийх зааварчилгаа өгдөг. Имиж мөн доош бууж тэд хамтдаа Матиасыг дээш өргөхийг оролддогч энэ түүний биеийн байдлыг уламд ордуулж нуруунд дахиж гэмтэн их хэмжээгээр цус алдаж эхэлнэ. Эми доош бууж тусламж үсгээр тосгоныхонтой ярилцахыг оролдоно. Жак түүнтэй хамт явсан ч тосгоных нь тэдний гуйлтыг буруу ойлгоно. Эми ууралсандаа буц шийтгэхэд нөгөө мөч нь хүүхдийг онож цохино. Тосгоных нь тэр дээрөө сандарч хүүхдийг төмрөө тусгаарлан явуулдаг. Гэтэл хүүхэд авирахаас татгалзахад тэд түүнийг ээжийнх нь нүдэн дээр шууд л хөнөөчихөв. Энэ амжилт үйлдэл нь тосгоных нь үнэхээр аюултай гэдгийг Эми Жак хоёрт ойлгуулна. Тэд айсандаа буцаж дээш гарч ирнэ. Ингээд тэд ямар нэгэн зүйл буруу байгаа гэдгийг ойлгоно. Жак эргэн тойрноо ажиглаж сүмийг бүрхсэн ургамлууд жинхэнэ аюул байж магадгүй гэдгийг ухаарч эхлэв. Тэрний ажилснаар тосгоных нь хэн нэгэн ургамалд хүрэх үед тэдний хариу үйлдэл маш хэрцгий байсныг санана. Тэр шөнө тэдэнд маш хачирхалтай зүйлс тохиолдож эхлэв. Стейси сэрээд шархан дээр нь усан үзмийн орон горооцолдсон байхыг олж харна. Жакс түүнийг хараад ургамлуудыг хутгаар тасалж түүнийг суллана. Дараа нь Матиас Эмигээс хөлөө шалгахыг хүсэхэд тэр мөн л адил ургамал биед нь ургаж байгааг олж харна. Махан ялзарч ясан хэл гарсан байлаа. Тэд сүмийн дотор утас дахин дуугарч байгааг сонсно.
тусламж ирэхийг хүлээх үү альсвал доошоо буугаад утсыг аваад тусламж гуйх уу гэсэн сонголттой тулна. Тэдний аврагдах ганц гаргалгаа нь хонгил дотроос дуугарч байгаа утсыг аваад тусламж гуйхаар тохиролцсон. Ингээд өөр аргагүй болсон Жак Эми Стеси хоёрыг доош буулгаж утсыг авахар доош бууна. Хонглоор доош буугаад утас дуугарч байгаа хэсэг рүү очиход гартаа утас барьсан охины тогтцыг л олно. Түүний барьж байсан утас нь ажиллагаагүй эвдэрсэн байдалтай байна. Дараа нь тэд дууд чимээ утаснаас биш харин ургамлуудаас гарч байгааг ойлгоно. Ургамлууд утасны хонх дуугархыг дүүрэж байв. Эми Стеси хоёр нөхцөл байдлыг ойлгоод бушуухан дээш авирч гарахаар яарна. Гэвч ургамлууд тэдний араас давталж эхлэв. Тэдний нэг гаргалгаа нь ургамлууд ямар нэгэн халдвар таарааж байгаа бөгөөд тосгоных нь энээс л айгаад ямар ч хүнийг ойртуулахгүй бас гаргахгүй байсан гэдгийг ойлгоно. Матесийн бие уламжлалт орцсон байлаа. Түүний хөлнөөс халдвар маш хурдтай тархаж байгаа тул Жак Матесийн хөлийг тайрах шаардлагатай гэж шийднэ. Гэсэн ч түүний найзууд нь үүнийг хийхэд зөвшөөрөхгүй байсан ч амийг нь аврахын тулд зайлшгүй хийх ёстой гэж тайлбарлана. Жак Эрик хоёр эхлээд чулуугаар яснуудыг нь хугалж дараа нь хутгаар тайрч хөлийг нь тайрна. Шархыг нь гал дээр байсан халуун тоогоор түлж ариутгана. Үүний дараа Матес амьд үлдсэн ч биеийн байдал нь улмал муудна. Гинэт ургамлууд хөдөлж түүний тасарсан мөчүүдийг ширч явсан ч Матесийн биеийн муудсаар тэр удалгүйнаас барна. Ингээд нэг зүйлийг ойлгосон нь тэдний хүрээлж буй ургамлууд махаар хоолдог гэдгийг бас халдвар өвчин тараадаг гэдгийг тэд ойлгоно. Гинэт Стеси өөрийн биед ургамал байгаа гэдгийг мэдрээд гаргаж авахыг бусдаасаа гуйна. Гэвч тэд татгалзнаа. Учир нь энэ нь түүнийг үхэлд хүргэнэ гэж айна. Стеси ус уух үед усан үзмийн оронго духан дээр нь гарч ирнэ. Дараа нь тэр сэмхэн холдож өөрийгөө зүсэж биеийн дотор нь байгаа үнцийг нь гаргаж авахыг оролдоно. Найзууд нь сэрэхэд Стеси гүн шарахтай, нэлээд их хэмжээний цус алдсан байдалтай зогсоно. Биеийн бүх хэсгээс ургамлуудыг гаргаж авахыг Жакээс гуйн түн рүү дайрна. Гэтэл Эрик түүнийг зогсоох гэсэн ч санаандгүй байдлаар түүнийг хөнөөчихөв. Стесигийн байдал нэлээд хүнд болсон тул ингэж цоолгүйгээр тайван үхийг хүсэж байгаа тул Жакд ханд нь энэ бүхнийг зогсооод өгөөч гэж гуйхад Жак дурамчхан түүний хүслээр Стесиг хөнөөнө. Эцэст нь тэд уг сүм эдгээр шимэгч ургамлуудаар дамжин амьдардаг хар хүчний оромж байсныг илчлэн эдгээр ургамал сонсож харж бүр дуу чимээг хүртэл дүүрэх чадвартай гэдгийг ойлгоно. Энэхүү эртний хар хүч харанхуйд оршин тогтнодог бөгөөд нутгийн иргэд энийг мэддэг байсан тул тэд хэнийг ч энэ газарт ойртолдоггүй бас эндээс гаргадаггүй. Учир нь ургамалд хүрсэн хүмүүр хөв тавилангаар өгөх ёстой болно. Ингээд зөвхөн Эми, Жак хоёр л амьд үлдэв. Тэд эндээ удаан байвал амьд үлдэж чадахгүй гэдгийг ойлгоод Жак нэгэн төлөвлөгөө боловсруулна. Тэр Эмиг цуснд будаж түүнийг өгсөн мэд жүжиглүүлээд доош буугаад тосгоныхны анхаарлыг сайрнуулж байх зураа Эмиг сүмийн доош болгоно оргох боломжийг олгоно. Жак өөрийгөө төлөөслөн тосгоныхны гарт амиа алдна. Эмич гүйсээр машиндаа очино. Дахиж хизээш эргэж ирэхгүйгээр олон явна. Хэсэг хугацааны дараа тэр аюулгүй болсон мэт санагдана. Гэвч өдөлгүй түүний биеийн дээр өндөс ургаж эхэлснийг анзаарна. Дүүгээр дамжиж энэхүү ургамлан гадаад ертөнц рүү нэвтэрсэн гэдгийг баталж байгаагаар The Runes гэх киноманд өгсөн.